Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст хэлж байна. За тэгэхээр өнөөдөр цөмөрөө юуны төлөө ярилцах вэ гэхээр юу лээ? Нэг яачаад байгаа шүү дээ. Амьдралын нэг юм тойрогт гацчаад байгаа. Яагаад юу н бид нар хүмүүс хүн төрөлхтөө ингээд нэг л хэв маяг шинжтэй яг л нэг тойрогт гацсан амьдралтай байгаад байна. Миний талаар ярилцахаас сууж байна тий. Тий, одоо нөө бидний яг нэг хэмнэлт нэг тойрогт ингээ гацаад тэндээ ингээ бодонцсон. Тэгвэл тэндээсээ гах дурггүй. Нэг комфорт зон гэдэг чинь тий. Тухтай бүс. Тухтай бүстэй гацах гацтаас одоо хэрхэн ангижиж гарах вэ? Энийг ингээ ярихад айгу амархан юм шиг мөрлөөсө хийхэд айгу хэцүү байдаг. Хэцүү ч байхад зүгээр яг нөө дасцсан. Тий нэг рефлекс уталцсан дадал зуршил болсон 40 жил одоо 40 жил гэж одоо бидний одоо нэг төрснөөс өдөө хүртэл байгаа нэг дадал зуршлал яриад байгаа шүү дээ. Энийг хайж явуулна гэдэг чинь бас хэцүү байхгүй тий. Яг нөгөө бүр дасцсан тий энийг бүр өөригөө гээд бүр одоо бүр цөм итгэцэн биш тий бүр. Тийм шүү дээ уусаа итгэхээс яах вэ? Тэгээд тэрийгээ тавьж явуулна гэдэг бол ингээд их бүхэл бүтэн нэг зүйлийг золиослох хэрэг гардаг байхгүй. Тийм золиосгүй өрөө байхгүй шүү дээ. Нөгөө шийдвэр гаргаж бүр хайж явж шүү дээ. Тэгээд бид нар болохоор ингээд өөрсдөө их аимхаалтай яг ингээд нэг тогтцсон хэм маяг тогтцсон тий тэр одоо байдалтай бүр амьдраад хөвсцэн яг тэр арга байдалтай бүр донтхын дээр донтцсон. Тэгээд тэрийг ингээд бүр өөрийн мэдлэхгүй ингээд дахин үлдчихийдэг нэг юм амьдралын хэм маяг тойргууд биш үү? Жишээ нь ингээл за ээж хүн гэхээр яах юм гэхээр тий өглөө босоод өөр хүүхдүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй. За тэдрийгээ сайхан явуулж ивэл би яах вэ гэдэг нэг юм амьдралын гацал биш үү? Тэгээд энэндээ өөрхөн татаад төсөл мөрөөлөө хэцэж бодохгүй. Тэгэл зүгээр бусдын төлөө өөрийгөө золиослол тэгэл тэдний төлөө өөрийгөө ингэж одоо бүрэн өргөж амьдрдаг гэх юм уу? Чи яг үнэ одоо яг энэ дээр болохоор надаа яг өөр дөр жишээ байхаар нэг Европт амьдарч ирсэн урд нь ярьжсэн дээ 16 жил амьдарч. Тэгээд тэнцээч болохоор надаа одоо дөнгөж тэнцээ очиж байгаа хүмүүс ер нь тэнд амьдарч байгаа хүмүүсийн хүсээдтэй бүх зүйл л байгаа байхгүй. Өөрийн гэсэн ресторан суши энтер байна уу байна. Тэр улсын одоо юу лээ? Иргэншил авах боломжтой байна. Бичиг баримт одоо байр сав юу гэдэг нь ер нь бүхэл юм тэнцээ нэг тэнд гадаад амьдарч байгаа монголчуудыг хүсдэг, зорддог. Одоо бүх юм барин тавин одоо бүх юм Монгол их орон нутгаа бүгдийг хаяа тэнцээ байж байгаа утга учир болоод байгаа зорилго болоод байгаа бүхэл юм байсан байхгүй. Тэгээ тэрнээсээ сална гэдэг чинь бас айгүй том юу байгаа даа шүү дээ. Шийдвэр гаргаж шүү дээ. Энэ бүгдийг хаяад Монголдо ирж амьдрэгээд хүрээд ирж шүү дээ. Энэ дээр яг салж чадахгүйгээр тэнцэнэ зурлалаа л агаад байна л да. Тийм. Гэтэ одоо энэ дээр тэ шийдвэр гаргахын тулд бидний том бие айда маш их тийм хоёр янзаар ажилладаг байхгүй юу? Тийм. Нэг нь болохоор тий бүр одоо ингэж байгаа. За зүгээр бид нар жишээ нь тий за тойрогт гацах амьдрал дээр ярихад бид нар нэг тойрогтой гацчаад тэр тойрог дотор хитгэн юм дээр төвлөрөөд тий за ажил амьдрал өөр хөөхөд гэл хань ижил гэл энэ нэг тойрогт гацчихж штэ. Яг энэ хитгэн юм дээр ингээ анхаарал хандуулад эхлэхээр бид нар ингээ айгүй жижигхэн зүйлээр төвлөрч амьддаг болчихж байгаа байхгүй. Жижигхэн хідэн асуудал, жижиг хідэн хүрээлэл тэгээ тэр дотроо ингээ насаараа гацах гацалт. За яг энэ үед яадаг гэхээр бидний нөгөө том бие одоо уналтанд ордог. Яг одоо ингээ хүмүүс ирээлтэй хандалт, сүнсний хандалт хэлж яхад бүр язгуурн буюу тэр том бие ингээ бүр унаад гулж ягаад унтсан заяа. Босож ирэх ямар ч хүчгүй болцсон тийм. За тийм үед харин жижиг биеийн бүр ингээд данхахад тамарсан байдаг. Бүр ингээд удирдлагаа бүр хит ууртаа аваад тийм. За энэ үед юу дараад чинь гэхээр бидний том бие буюу хамаг чадвар тийм хамаг потенциал маань дарагдлаа. За одоо та бүхэн шинээр сонсож байгаа хүмүүстэй гэхэд том бие гэдгээр дотоод оршихуйгаа язгуур сүнсээ тийм энэ ойлголтуудыг ингээд хэлчихэж байгаа. Жижиг бие гэдгээр болохоор эго, тэг хүний тархины үйл ажиллагаа,
би их сэтгэл өмчлөлийн жижиг би гэд нэрлэжээ таа шүү. За ойлгомжтой болгохын тулд олон үгээр ингэж орлуулахгүйгээр тий. За тэгэнгүүт жижиг би хүчээ авлаа. Том би уналтанд орлоо. Жижиг би том биг одоо дарсан байна шүү дээ. Тийм ээ. За энэ хүн яах вэ гэхээр цаанаасаа ямар ч одоо тийм бүх юмд одоо тийм дотоод дулмиг мэдрэмжтэй дээрээс нь дормжхон байдалтай болчдөг. Яагвал дотоодоос нь ингээд шал өөр юм байгаад мэдэрдэг мөртлөөсөө түүнийгээ дарцсан. Энэ жижигхэн одоо жижиг бие дээр төвлөрч амьдраад харахад ингээд сайхан амьдраад ч юм уу эсвэл зүтгэж амьдраад ингээд болгож бүтээгээд тавлсаа бүх юм болохгүй бүтггүй рүүгээ. Одоо тамийн мэдрэмжээр жижиг мэдрэмжийг ингэж мэдрэх чинь дотоод дулмиг байдал үүсгээд байна шүү дээ. Тийм шүү өөдөртэй гоног бүрстэй. Горомжхон ингээд бүр нэг айгуу тийм өөдөртэй бүр нэг гоногтай шүү дээ юм. Тийм болчмоор ч юм шиг мөтлөөсөө болгож чаддгүй тий. Хийчмээр юм шиг мөтлөөсөө хийж чаддгүй ингээд гацалтанд очиж байгаа байхгүй. За тэгвэл нөгөө талаар яаж ажиллах вэ гэхээр том би жижиг биеийн нэг эргүүцсэн асуудал тойрт гацсан шалтгааныг хараад ууралдаг дотроос. Тэгдэг. Тэр жижиг бие бүх талаар ингэж одоо нөгөө сэгсэрдэг. Тийм баамир одоо ажил амьдрал одоо юуг бүгдийг ер нь уушнаас салахын тулд тий яг үнэ. Сүнсний сэлт гэдэг чинь те ерөнхийдөө том би жижиг бийг одоо яа хоорондын тэмцэл яваад шүү дээ. Тийм. Намхруулдаг гэх юм уу? Тийм том жижигээр сэрэх сэгсэрх гэж одоо ийш наашаа анхаарлаа хандуулаач вэ. Өө чи биш шүү, би шүү гэдгийг ойлгуулдаг байхгүй юу? Уг нь бол эхэндээ эвтэхнэр хилдэг байхгүй чинь дотроос. Тийм. Ойлгохгүй шээ. Тийм ийшлээ хоёлоо наашраг дотроос нэг юм хилээд байхгүй. Нэг буруу агаад нэг гिचмээр аль хэдийн л Монгол суугаа яммаар ингэ хилээд ихтэн тоохгүй яваад байгаа байхгүй. Тэнгүүтэн сэгсэрч штэ. Тийм сэгсэлсэн шиг сэгсрээд бүр одоо жижиг биеийн амарч одоо чадамжгүй болчихоо. Жинхэнэ баг байх. Тэг загсалтын хийлгэж жагаад дотроос нь өөрөө гарч ирэхийг хүсдэг. Яг. За энэ үд сүнсний тандалтаар яаж гарч ирдэг вэ гэхээр там биеийн хүчирхэг удирдлага авсан. Жижиг бие бүр нормал үнцээд байгаа. Зүг. Тэгээ энэ бол их зөв зам дээр явж байгаа юм шүү дээ. Зам дээр явж байгаа. Гэтэ энэ нь тэг хүний амьдралд маш том уналтуудад илэрдэг. Яг ахуйн амьдрал дээр харахад бол бүр өстө шалдаа буугаад байгаа боловч цаад юунд болохоор маш зөв байгаад шүү дээ. Том бие нь том биедээ зөв одоо зөв зам дээр орж юм гэсэн үг юм тийм. За яг энэ процессыг юуг илэрхийлээд байгаа гэхээр жижиг биеийн тэр нэг зориггүй хүсэл тэмүүлэлгүй жижигэн зүйлдээ төвлөрсөн энэ гацааг энэ тойргийг эвдэж том бие өөрөөх нь одоо татагшаага татаад ертөнц рүүгээ өөрийнх нь замыг чиглүүлэх процесс ахгүй юм. Энэ бол сүнсний сэргэлт гэдэг процесс явж штэ тийм ээ. За тэгэхээр тэр жижиг тойргоос гараад тэр одоо татаад ертөнцийн шолон зам руу хүн ингэж орох яг энэ агшинд маш их тэмцэл явагддаг. Ямар тэмцэл гэхээр нөгөө жижиг би ахуй дээр төвлөрдөгөөрөө төвлөрөхгүй л байдаг. Орноо гарна гэдэг дамтлан дээр очсон учраас тэр лүгээ маш амархан хэлбэгээд жижиг би дээр амьдраад байдаг. А гэтэл энэ доторх том би дахиад нөгөөдгөө татаал өөрлөгөө чиглүүлдэг. Тийм яг одоо наад дээр шингээд байгаа байхгүй. Одоо ингээд бид нар ингээд туусан юугаар харъя л да тий одоо бид нартай ингээд хамт эхэлж ирсэн нөхдүүд маань буцаал ахуй амьдрал руу орсон өмсөндөө шүү дээ. Тийм шүү дээ. Яг адилхан хор гочуулаад эхэлдэг тий эхэлдэг. Одоо яг бит хоёр ингээд сууж агаад ингээд туулаад гарсны дараа ярихад бол амархан тий ярихад бол амархан шүү дээ. Яг туулж байгаа үед бол энэ ч бас өчнөөл юм явагдаж байгаа орноо гарна тий. Одоо бойлох шантрах үе бас зөндөө шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэгвэл энэ дотоод том бие чинь жижиг биеийн итгэл үнэмшил болгоныг нь эвддэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө сэтгэл готролд ордог. Ахаал нөгөө нэг бүр нэг яах гэдэг утга учир байхгүй болчдөг. А дээрээс нь нөгөө нэг яг энэ том биетэйгээ нэгдэх гэж бас нөгөө яг нэг зүг рүү харах гад харж чаддгүй. Нөгөө жижиг бие маань хичнээн сэрцэн хүлээн зөвшөөрөө яваад байгаа ч гэсэн яг бүр яг нэг зүг рүү харахгүй нөгөө нэг том биетэйг нэгдэхгүй л бас ингээд нэгчгээл тэрийг тухайн үед нөгөө туулаад явж исэн болохоор инх ёстой юм байна. Ингэчүүдгээс хурдсан юм гэдэг ойлгохгүй яваадсан байхгүй. Тийм энэ яг манай одоо юу туршлага дээр яаж хаагддаг гэхээр манайхан ингэдэг бүр сүнсээ ингэ сэрээдэг. Тодорхой эргэн саналтай ингэ бүр идэвхтэй болгоод ингэ бүр
татаа сошгоогоо нэвтрээтэй дээдсүүдийн хүч одоо тэр соо бэлэг авис чадваруудаа нээж эхэлж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөөсөө тий ахуугаад дээрээ амьдарч исэн өмнөх арга барилаараа одоо амьдрах гад ингээд одоо холиод байдаг. Тэнгуут нэг зөрчил явж эхэлдэг байхгүй юу. За хэдийгээр сүнсэн юм хүчирхэг болоод иргэн санцсан. Тэгсэн мөртлөөсөө нөгөө урд нь байсан жижиг тархиныхаа одоо хийдэг юм хийх гэдэг шүү дээ. Тий, нөгөө л нэг ажиллаа хийгээл нөгөө л нэг мөнгө төгрөний гацаа одоо юу гэдэг ажил амьдрал байгаа даа саана бас хичнээн орсонс бүх юма хаяад орох гэхээр орж чаддгүй зориг нөгөө нэг шийдвэр байхгүй шүү дээ. Шийдвэр байхгүй. Гэхдээ нөгөө нэг ажиллаад харчаад оройдоо энэ замаараа яваад идэг. Тэгээ яг нөгөө хуучин амьдралаас ахугаас салах хэрэг салж чаддгүй. Тий. Энд дэр шийдвэр гаргаж чадахгүй тэгээ буцаад нөгөө рүү орчдөг тий. Тий. Одоо яг нөгөө мөнгөн дээр л богдоод байгаа. Тий, яг нөгөө ахуй дээр л богдоол. Тий. За энэ үед одоо яавал зүг байдаг вэ гэхээр одоо бидний туршлагаа шүү тий. Энэ хоёр эргэлзээтэй байдал дээр удаан байгаад тахаар дахиад сүнс хүчгүүдэж эхэлдэг байхгүй юу? Том бие маань тий. Тэр гой сэрсэн мэдрэмж чадрууд нь гарч ирэхгүй дахиад ингээ алцгамчлаа шүү тэгэлдээд. За тийм дээр одоо жинхэнэ шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Нэг л энэ том биег сэрээсэн бол том биегийн зорилго өгдөл тэрний аяас бэлэг чадамжийг гаргах амьдралыг сонгохоор жижиг биегээ түүний одоо тушаал дор нэг зөвхт харуулж өгөх хэрэгтэй. Яг ингээд шугамыг тааруулаад өгөхөөр нэг хэсэг хугацаанд л жоохон төвчих хэрэг гарна. Тэгэл тэр авиас бэлэг тэтэ дөргөд дотоос ундаж гарч ирж байхад те одоо юу гэдгийг яг багшлах одоо өгдөлтэй багшаа хийхэд зөв багшилсан шиг багш болох байхгүй юу? Тийм шүү дээ. Тэр том асар том мэдээллээс гэж цацсан гэдэг чинь тийм. Тэр дотоод тэр одоо мэдээлэл чадвар одоо яг дэлхийд дээр хаанч байх байгаа мэдээллийг эндээс гаргана гэдэг чинь тэгээ яг сурагч хүний хувьд мэдлэг хайгаа тий үннээр сэрхээ явж байгаа тэр хүмүүсийн хувьд бол асар их чадвар нэгдэж байгаа байхгүй. За тэгээ за яг би одоо энэ том биеийн хандлал амьдрий гэд тий бүр тэр шийдвэрээ 100% бүрэн дөрөн ихтгэл төгс шийдсэн шиг шийдээд тэр бүр төгс гаргах хэрэгтэй. За энэ чинь л энэ дотоод том бие чинь хүлээж байгаа. За авлаа шийдлээ. Тэгээд үйлдэж эхлэх давтамж хэрэгтэй. Бид нар одоо жишээ нь одоо 30 хэдэн жилчингээ арга жижиг бид нар амьдсан байна шүү дээ. Тэр давтамж чинь бидний жижиг бие хүч оруулаад энэ арга амьдрал дээр ингээд бидийг амьдруулж исэн. Тийм үү? Яг тэрнтэй адилхан одоо энэ даалт ертөнцийн энэ том биегээ ничгээд энүүгээрээ одоо жижиг биегээ удирдаад ингээд амьдрал руу ороход энэ дээр нэг хитэн удаагийн давталттай давтамж хэрэгтэй. Ингэж одоо гайхаж сурах, үйлдэж сурах, өдөлмөрлөж сурах тий том биегээрээ үргэлж байж сурах. Тэгхийн тулд яг энэ одоо төлөвөө авч сурах тий том биегийн удирдлагын төлөвөө байнга авч сурах. Тий. Одоо хүмүүс чинь өдөрт нэг хэдхэн цаг нэг ганц удаа ч юм уу ячаал эсвэл 7 хоногт нэг удаа төвлөрч ч юм уу тий нэг юм юмар очоод тэгэл яваад харч айгу удаашралтай яваад байна тий. Тий. Тэрс энийг жоохон өдөр болгон ингээд дадал өөрийн ингээд нэг дотоодоо холбогдох одоо нэг том бие дээрээ байхыг өдөр болгон хийгээд байх юм бол тогтмол хийгээд байх юм бол хурцтай явж болоод байхгүй тий. Тийм. Тэнгүүд том бие дээр за төвлөрлөө том биегийн дотор байгаа тэр их хүч чадал одоо гарч эхлэн гэдэг чинь одоо бүр амар тийм яруу гоё байдал ахгүй таад. Бүр тэг үнэхээр одоо бүр чин итгэлтэй байдал. Тийм тэгээд яг энэ мэдрэмжийг анх ахад бол айгүй гоё мэдрэмжлэлтэй тий. Бүр хизээж авч үзэж байгаагүй бүр бас тэгэхээр сонин гоё мэдрэмж. Тэгээ бүр эндээ барс анх ингэ яаж яхад бол үнэхээр бүр энэ мэдрэмжийг дахин амар санагдаад эхний удаад бол тэгж бүр донтохоор гоё мэдрэмж. Тэгээ сүүлдээ бол яг ингээд тасчихсан. Зүгээр хэвийн удаа тийм болчтой тий. Байнга л үү. Яг энэ шийдвэрийг гаргахын тулд ингээ хоёр зүйл дээр үнэхээр гацдаг. Нэг нь жижиг биегээр амьдрал насан туршдаа шийдвэр гаргах учраас жижиг биегийн шийдвэрт илүү талцдаг байхгүй юу? Нөгөөдг нь тэгээ том биегийн амьдралаар амьдарч үзээгүй учраас түүндээ итгэдэггүй. Тийм нөгөө айдслаад штэ бас нөгөө нэг дасан зогцсон зүйлээсээ нөгөө нэг өөр чиглэл сонгож байгаа айц. Тухта бүсээсээ гарч чадахгүй штэ. Тийм.
За тэгээ яг ингээд асуулт асуудаг заяа. За жишээ нь би одоо тий ингээд том биеэр амьдрахыг хүсэж байна. Шийдвэр гаргахыг хүсэж байна гэдэг асуултаа заяа одоо их гоё. Ямар Жижиг бие дээр төвлөрөөд асуу. Тархиараа. за. Тий одоо том бие чинь чиний дотоод тэр зүрх сэтгэл чин үнэнч итгэл үнэмшил тий чин зүрхний мэдрэмж ахгүй юу? Хин жижиг бие бол тий бидний энэ 30 жил амьдарч сурсан энэ тархины цуглуулсан логик мэдээлэл ахгүй юу? За тэгээд яг энэ асуулт энэ хоёроосоо тус нь асуу. За зөвхөн жижиг бие буюу тархинаас асуу. Би сүнслэг энэ тий галт ертөнцийн амьдралаар амьдрахад би бэлэн үү гэхээр тарих айцтай хариулна. Бүх нөгөө логик сэтгэлгээ хүлгээд нөгөө жоохон туршлага дээр эргэлтэй игээд тэгээд бүх одоо сэтгэлийн шархуудаа төвөрлээд тэгээ эндээс аль болох хамгийн бага гайх, хамгийн бага одоо зовх те хамгийн тав тухтай бүсээ нөгөө хэмнэл рүүгээ орох шийдвэрийг л гаргадаг. Харин одоо чин зүрхний угнаас те чин зүрхнээс асуусан асуулт хамгийн үнэн байдаг. Бид нар те тэр жижиг таригт гацаад байгаа шалтгаан ерөөсөө энэ тархиараа шийдвэр гаргаад байгаа учраас тэр таригт байж ирсэн махна шүү дээ. Тэгвэл чин зүрхний энэ зүрх сэтгэл буюу том биеэрээ шийдвэр гаргасан энэ шийдвэр нь биднийг тэр дотоод нөөц боломж тэр бүх юмаа гаргах шулуун дардан хизээч уйдамгүй тий явах тусмаа улам сонирхолтой улам авяас бэлэг тодордог тий улам их тэр дал ертөнцид байгаа хүний ертөнцийн тэр тойрог дотор ид шидгэж ярихч тухай бодохгүй хахад тий яг энэ сүнслэг том биегээ сонсоход тэрүүгээр явхад өдөр болгон ид шидтэй очирдаг. Тийм шүү дээ. Одоо юу нэг Harry Potter цаашаа шүү дээ тий. Бид нар чи Өөр Harry Potter цаашаа заяа. амар юм болчих тий. Нөгөөс тэгэл өдөр болгон шал өөр өдөг тий. Нэг тийм давтагддггүй гэх юм уу? Өөдөнгөө. Тий. Тэгээ маш сонирхолтой. Дуусахгүй тий. Бүр амар гой зам руу орж байгаа байхгүй юу? За яг ийм гой зам руу оронгууд тэр дотоод байгаа том биегийн чинь хүсэл, эрмэлзэл, зориг тий гал одоо юу гэдгийг бүх нөөц боломж бүрэн чамайг араас чинь пуужин мэд дэмжих болно. Тий, яг энэ шийдвэрээ гаргуул штэ. Тий. Гаргатлаа бүрэн ингээд энэ хугацаанд мэдээж одоо энэ болохоор яг гоё талын ярьлаа. Түрүү нэг асуудалтай талын ярьсан штэ. Ингээд аргатаа уйддаг бариадаг тий. Шийдвэрээ гаргаж. Хэрвээ ингээд гоё шийдвэрээ зоригтойгоор гаргачвал энэ асуудал бол үнэндээ л жижигхан болчдөг. Тийм үнэхээр одоо тэ урд нь байсан жижиг биегийн асуудлууд тэр том биегээс харахад тэр үнэхээр жижигхэн одоо ингээд нэг цэг төдий юмнууд болоод ороод ирж байгаа байхгүй юу? Тийм тэгээд тэрний талаа нэг бодгооч байцдаг бүр. Бодгооч байдаг. Тэднээс харахаач байцдаг. Тэгээ одоо юу гэдэг урд нь үздэг байсан тэр контент, урд нь үздэг байсан кино, Facebook ухдаг байсан тэр үнэндээ бүр ямар сонирхолтой болчихдог. Нөгөө ном уншижсэн тийм ном унших одоо нөгөө хууч нийлдэг байсан найз нөхөд мөхөд зүгээр зайл санагдаж байна. Арай мохолч уу гэж. Тэр жаа. За. Өөрөөр хэлбэл бид нар одоо жижиг биегийн донтолтоос гараад те том биегийн донтолт нь орж байгаа байхгүй юу? Тийм. Жохон л донтох тийм нэг тийм тодорхой үйлдэлүүдийг гаргаад өгч. Тийм учраас манай одоо 30 хоногийн эрчимжүүлсэн сургалт чинь яг энэ дадлыг нь суулгах гад 30 хоног гэж заачаад тийм энийг өдөр болгон давтуулдаг байхгүй. Тийм. Тэгвэл нөгөө буцаал нөгөө бид түрүүний хийснээр буцаад нөгөө ах руугаа орчгоод 7 хоногийн сургалтанд суусан хүмүүс буцаад шууд живчдэг ах руугаа. Тэгдэг. Шийдвэр гаргаж чадахгүй халцгандаг. Гэтэ ам жинтийн мэдэрсэн мөртлөөсөө мэдээд байгаа мөртлөөсөө тэрийг үүлдэж чадахгүй учраас үйлдэл болох байгаад байна. нөгөө доромжхон байдалтай автаал тэгэл нэг байнгын нэг юм хайгаастай дутуугийн мэдрэмжтэй явж шээ. Тийм. Тэгээ энэ хүмүүс чинь ингэж явж байгаа дахиад буцаад ирдэг. Тэмүүсээ ирэхээс өөр аргагүй. Тийм. Ирэхээр нөгөө л нэг бүр тэрнээсээ 7 дор унцсан үрээд ирдэг. Тийм. Тэнгүүд тэр хоорондох тэр алдсан хугацаанд дотор нь ингээд яг энэ зам жимээр явж шийдвэр гаргасан явжсэн хүмүүс нь бүр өсрэлт тэгээд айд идэм бүр цаашаа алга болсон байдаг. Бүр хараа яг даалт ертөнцид тий яг энэ том биегийн сонголтыг сонгоод 2хан сар болоход ялгаа айгүй том ялгаа. зөвхөн пуужин юм шиг ялгаа гарч ирсэн заяа. За тэгээд хагас жил болоход бүр хол тасардаг.
Энэ нэг цаг хугацаа нэг өөр цаг хугацаа байгаа байхгүй. Яг ингээд урдныгаар ингээд дараад урдны энэ сэрэлт аваагүйсэн цаг хугацааны за нэг 2 сар ч юм уу 6 сар бол тэгэл байдаг цаг хугацаа шүү дээ. Нэг 6 удаа цалин тавилаа, 6 удаа цалин авлаа тий. Тэгэл ажил гэр гэж яг энэ л хугацаа байхгүй юу? Нэг улирал дуусчих шүү дээ. 100 зуны нэг улирал юм уу эсвэл хавар зуны нэг улирал дуусчих шүү дээ. Тийм. Энэ хугацаанд бол амьдралд бол нэг сүртэй өөрс гараад идэв шүү дээ. Гарахгүй шүү дээ ба яаж өнгөрснээ чи мэдэхгүй ингээд өнгөрчихсөн. Тийм дуусчих. Тэгэхэд яг энэ сүнслэг замаар яг энэгээр өдрөө болгоо ингээ явсан хүмүүсийн хувьд бол даанхад шидэ явсан хүмүүс бол тийм байнга энэгээр явцсан бүр орцсон хүмүүст бол маш гүнзгий маш гүнзгийгээд өчнөө юм болцсон өнгөрцөн байдаг байхгүй. Тэгээд тэгэхээр яадгүй гэхээр ийм яг энэ сүнсэн дээр яг энэ дотоодтой холбогдоод яг энэ төлөв аваад байхаар цаг хугацааны тийм өөр гажуудалд орчдөг те. Жирийн цаг хугацаанаас илүү удаан өнгөрдөг юмс. Одоо яг одоо том бие дээр оршиж эхлэхэд бид нар цаг хугацааг одоо иргэшэж эхэлдэг. Бид нар цаг хугацааны эзэн болж эхэлдэг байхгүй юу? Одоо яг энэ дээр ингэдэг шүү дээ. Заримдаа ингээл нэг цаг айгүй хурдан яваа, заримдаа болохоор цаг бүр явж өгдөг шүү дээ. Тийм. Яг тэрэн шиг энэ дээр яг ингэ төлөвт ороод яваад ингэ бахаар цаг хугацаанд үйл явдууд айгүй удаан явдаг гэх юм. Айгүй олон зүйл өрнөддөг. Тийм. За яг одоо энийг сайн тайлбарлах юм бол жижиг бие буй дахин дээр байж байгаа. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Юу хийсэн ч мэддэхгүй ал болчтой тийм. Яг ингээд сүнслэг там бие дээрээ байж хахад бид нар одоо цаг хугацааг маш торгон мэдэж байна. Тий? Яг одоо цаг дээр байгаад байна шүү дээ. Ашуудаа ингээд нэгдсэн учраас яг дотроос яг хийх чухал зүйлүүдээ л хийдэг. Хамгийн чухал зүйлүүд дээр л төвлөрдөг. Тэн дээрс угаасаа бүх анхаарал тэн дээр л байж идэг. Тэр л хийгдэж идэг. Тийм төвлөрч чадаад шүү дээ. Яг одоо цаг дээр байж чадаад байна. Тэгээд маш бүтээмжтэй байдаг. Харин одоо бүтээмжтэй байгаа учраас тэр тий 6 сарыг маш үр дүнтэй өнгөрөөж штэ. Маш хурцтай хөгжилт явцсан байна тий. Хөгжил өндөртэй. Харин тархин дээр байгаа үед яг чухал зүйлдээ тэргийг гаргаж чаддгүй. Олон юм дээрээ сатаарч штэ тий. Тархиагаад өнгөрсний айдас ирээдүйн санаа зовнил тий. Эцэж одоо цагтай байхгүй учраас хаанч байхгүй байгаа даа. Ямар ч үр бүтээлгүй тий. Нөгөө тойрог дотроо л эргээд эргээд байгаа. Тийм юм. За тэгээд энэ дээр нэг зүйл байдаг тий. Яагаад бид нар сүнсний тандалтан дээр сүнсний өгдөл зорилго тий. Тэгээд энэ төрөл авалтанда одоо ямар зорилготой ирсэн тэрийн бүр хідэн үе шатаар нь гаргаад тэгээд дээрэс нь одоо ямар өгдөлтэй юм. Тэгээд яг одоо таны ухамсарт те ямар одоо дээд төсөнд нөлөөлж байгаа ч гэдэг юм уу ийм байдлаар ингээ гаргаад нарийнлээд өгөх нь өөрөө энэ гацаанаас гарах одоо арга байхгүй юу. Сүнснийхаа тэр том өгдөл зорилгыг мэдчихээр те энэ төрөл авалтанд юу их гэж ирсэхээ мэдчихээр тэрэн дээр төвлөрч эхэлснээр энэ одоо жижиг тархин гацаанаас гарах боломжтой болдог. Тэгээд дээрэс нь яг одоо өөрийг ингээд намагт барьсан байгаа энэ ухамсарт нь нөлөөлж байгаа автуулаад байгаа тэр зүйлсийг нь хилээд өчгөр хүмүүс тэрийг ойлгоод эхлэхээр энэ гацаанаас гардаг. Учрыг хилээд өчгөр хүн чинь ингээд яхад энэ нэг юмнаас гарахад аюу амархан болчиход байна. Шийдэл гаргахад. Учраа мэдгүй яваад хаач ингээд бодлаал төөрөөл ингээд яах мэддэггүй яваад ямар нэг юмны чи учир шалтгааны хилээд өгөхөр ийм гарч гаргалаа байгаа юм ингэж болох юм тэгж болох юм хүнд нэг сонголт хийхэд явахад илүү төхөн болчиход байна шүү, тийм шийдвэр гаргахад нь ядаж амархан болчиход. Тийм нөлөөлөхөд аюу том төхөм. Одоо хүмүүс чинь ингэдэж шүү шийдвэр гаргаж чадахгүй болохоор за нэг даалдадтай үздэг хардаг ингээд нэг бусдаасаас ингээд амтлагийн залаад хүмүүсээ айтайхаа явж байгаа хүмүүсийг олоод бүр зорж очиод тий. Тэгэл үзүүлж харуулаад шийдвэр гаргадаг үстэй. Тийм. Тэгээ тэр чинь ингээ учир шалтгааныг тодруулаад ядаж ирээдүйний тодорхой хэмжээг тандуулаад тий. Тэгээд тэрэндээ ингээ ихтгэл аваад шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Тэр одоо энэ чинээс тойрог тэр яг учир шалтгаан яг цаад нэг нарийн юм ямар учраас одоо бид нар энэ чинээс гарч чадаад гацчих тий. Гарахын тулд одоо ямар учир шалтгаан юунаас болоод байна? Ерөнхийдөө бол бидний тарих айгу ухаалаг систем шүү дээ хөрх амт. Тэгээд за өөрөө нэг юм тавьд гаццсан гэдгээ мэдээд тэр хохирогчийн дүр тоглож эхэлдэг байхгүй юу? Хохирогчийн дүртэй? Одоо их үлбэр байдалтай болчдөг. Яагаад гэвэл тэгээд тэр ард байгаа том бийг хаяад тий жижигхэн юмдээ төвлөрөөд тэн дээр ингээ амьдарч ийн гэдэг чинь өөрөө том биеийн хувьд үлбэр байдал мэдрэгдэх нь шүү дээ. Тэгээд тэрийг мэдрэмж одоо бүх юмаа
жижиг бие рүүгээ дамжуулна, том бие чинь жижиг рүүгээ дамжуулна мэдрэмжээрээ. Энэ хажуу холбоотой байгаа шүү дээ. Уг нь бол бүр нэг цул юм байхгүй юу? Бид нэр те энэ том биеэрээ анханасаа төрсөн. Тэгээд тэрэн дээр тэр жижиг биений ихтгэл өмчлүүд бие гэж итгэдэг. Тэр богинохон тулдаа итгэж эхэлснээр тэн жижиг биегээ тусдаа нэг юм үүсчээд байгаа юм. Тэ? Анханасаа л бүр юм дэлгэмэл юунд ч байдгүй задгаа сэтгэлгээтэй те бүр ингээд анханасаа том бишгээ багасаа байгаад түүнийг нь бүх нийгмээрээ дэмждэг байх юм бол бид нэр бүр сэрэгч шаардлагагүй зүгээр л том биегээр ашигч болно. Гэтэл тийм биш заавал хахаж хөвчаад нөгөө нэг мөгний систем, боолын систем одоо юу гэдгийг те энэ дэлхийг чинь 3 хэмжээст барьж байгаа энэ бүх одоо хавчлах дарамтаас болоод бид нар юм жижиг биетэй олцоод эндээ итгээд ингээ эргүүтэй яваад байгаа байхгүй. За тэгвэл те тэр том бие жижиг бие рүү одоо юм мэдрэмж явуулах нь штэ. Дотоод одоо зүрх сэтгэлийн мэдрэмж нийлэл болохгүй. Өөрийгөө сул бодороо байгаа мэдрэмж үлбгэр байдлаа ойлгоод ингээ хүчгүй болоод байдаг. Тэгээд үүнийгээ бусад руу буруутгаад тэр жижиг хэсэг өөрөө хохирогч төр тоглож эхэлдэг байхгүй юу? Энээс болоод ийм байдалд очлоо, тэрнээс болоод тийм байдалд очлоо гэдэг. Энэ үлбэр байдлаа хин нэгэн лөө буруутгах шаардлага гаргаж ирдэг. За тэгээд бусдыг одоо хохирогчийн дүр тоглоо тий. Бусдыг буруутгаад эсвэл ирээдүйд санаа зовноод тэгээ энэ байдлаа бүр дахин давцаараа л энэ торгоосоо бүр хизээж гарахгүй живчиж байгаа байхгүй. Тэгэхээр буруутгах гэдэг байр сууриас одоо хүндэрчиж тий бүх асуудлын шалтгаан надад байсан гэдэг ойлгож иж гаднаас ш өөрөөсөө хайж хэлснээр энэ торгоос л гарч байгаа байхгүй юу? Тэгээ хохирогч биш те хариуцлага үүрэх чадвартай надаас л болсон байна. Би л энэ амьдралын асуудлыг өөрөө бүтээч гэж өөрөө юм жижиг юм дээр төвлөрчих те би өөрөө энэ сонголтыг автоматар за удирдлагагүй хийчих. Одоо удирдлагатай боллоо. Одоо би ухамсартайгаар буцаагаад өөрийн том хэсгээ биегээ сэргээе. Энэ жижиг биег үүсгэх сэтгэл хөдлөлтүүдийг нураа. Бүтэн нэг одоо мэдрэмжээр бүтэн оршие тий. Энэ шийдвэрийг гаргах гэд байгаа юм. Бид нэр. За тэгээ ийм гоо одоо том хүсэл мөрөөдөл том биегийнх нь нөлөөлөлт автаад эхлэхээр тэгтээ тэргүй бүх юм аж агалтай одоо жинхэнэ бүрэн дүүрэн одоо байж болох хамгийн сайн сайхан дээр л ирэх гэдэг шүү дээ. За тэгээ ийм л одоо зүйл байгаа байхгүй. Тэгээд энэ тойрогтой удаад эхлэхээр тий ямар ч хүсэл эрмэлзэлгүй байдал нэг унтарсан үлбэр байдал тий энэ нь ингээд бүр хүний ирч хүчийг өөрийг нь идчихдэг. Одоо уг нь бол дотоод ирч хүч нь ундарч байхс тахад тэрийгэ дарцсан штэ байхгүй. Тий. Ашиглахгүй байгаа. Тэнгүүд ганцаардаж эхэлнэ. Тэгээд энэ ирч хүчээ гадагшаа ингээд хүнийг буруутгаж тий цацаж амьдрах ярээр бүр ирч хүчгүй болоод бүр үлбийгээд ирдэг байхгүй. Тэгээ ирч хүч байхгүй үлбэр мэдрэмжээ аваад хүсэл эрмэлзэлгүй болчихно. Тэгээд энэ гурван байдлыг бие биенийг улам ингээд өдөөгөөд тэгэл өөрсөө унтарч эхэлдэг. Тэгэл одоо бууж өгөөд бусдын иргэшээлд орох. Бусдын зориг төлөвлөгөөнд автах. Тэгээд тэдний доор хүлцэнгүй боол болдог. Ягдвал тэрнээс гарах ирч хүч ундарнасаа одоо тасарсан, холдсон. Уг нь бол өөр дотор нь байгаа. Гэтэ бүр алсаад байгаагүй гэж чимтгэл болсон байна шүү. Тийм байна та. Тийм. За тэгээд одоо юу штэ яг ингээд анх ингээд жоохон асуудалтай иш ороход жоохон хэцүү энэ дээр байнгын дадал зуршил болгоход жоохон төвхтэй тий. Тийм жоохон хүч шаарддаг. Тэгээд төвчээр зориулалт цаг хугацаа шаардаад байна штэ эхний ээлжинд эхний дэр нэг хэсэг хугацаа. Тэрийг давж туулаад үнэхээр эндээ шийдэмгий байгаад бүх юмаа зориулаад одоо дотроос чин сэтгэлээс энийг хүсээд шийдээд ирэхээр яг нэг очроо олцдог шүү дээ. Тэмүүт өстой жинхэнэ поожинддаг тий. Тэгдэг. Яг тэр нэг мөчлөгийг даваал гарчих юм бол тэгээ шийдвэр гаргалтаа бүр зүгээр зөнгөөрөө энэ зүрх сэтгэлдээс шоо шийдээд ирдэг байхгүй. Ямар ч нэг тархины эргэлзээ орж ирэхгүй шууд бүр зоримог тий. Бүр улам ихтгэлтэй болоод шийдвэр бүр их хурдан гарна. Тэр одоо хэмжээгээр эргэлзээд одоо цаг хугацаа үржижсэн эрчим энерги чинь тэгээ зөв зүйлдээ зарцуулагдаж эхэлнэ. Тийм тэрнийхээ хэрээр
өөртөө ч ихтэлтэй болж эхэлж Тийм, шүү. мангар ихтэлтэй болж эхэлнэ. Би нэр ингэж энэ 70 тим чинь би чаддtiin байна. Тэнгүүд энэ нөгөө нэг пуужин гэдэг маань илүү ингээд том эрчим энергитэй болохын хэрээр урд нь нөгөө нэг маш их эрчим хүч зарцуулж хийдэг байсан одоо засалж юм үйлч юмнууд маань бүр аюу амар хийгддэг болчтой тий бүр ингээд богинохон цаг хугацаад бүр их өндөр эрчим энерги хийж байгаа болохоор өндөр хэмжээсээс хийж байгаа болохоор тий өндөр эрчмийн одоо хэмжээсээс богино цаг хугацаад өндөр үр дүнтэй засал хийдэг байхгүй юу? Тий яг тэгдэг. За тэнгуү чи одоо яаж юм гэхээр зүрх сэтгэлээсээ шийдвэр гаргаад хүндээ итгэл төгс урагшлал бай. Тэр хэмжээгээр дотоодоос ч ундрах хүсэл мөрөөдөл хүч чадал те тэр чинь бүр их болно. За тэгээд одоо орчлын ертөнцийн те бүр бүх юмыг даван дийлдэг ганцхан зүйлээ штэ. Тэр нь юудасаа л хайр. Тэ? Тэгвэл одоо бидний хайрын суралцах гэдэг юм чинь ингэж зүгээр юунд ахна өөрхөн дотоодыг буюу том биегээ сонгох эн чинь өөрөө өөрийгөө хайрлаж байгаа хайр ахгүй юу? Тэгээд өөрхөн хүсэл мөрөөдлөө гаргаж тэ тэрийгээ зүгээр мөрөөдөж суухаар нь үйлдэж шийдвэр гаргаж ингэж эхэлснээр дадал яг тий үйл хэрэг болгосноор тий үйл хэрэг болсноор тэр их одоо дотоод хайр хүч чадлаа босоод өгөх эхэлснээр зүгээр л хайрыг ундрагч болчдөг. Зүгээр л хүмүүст өгөхч болчдөг байхгүй юу? Өгөөл байна. Хизээч дуусахгүй яадвал тий угаасаа энэ огторгүй энэ хин одоо орон зай чинь өөрөө хязгааргүй одоо орон зай. Энэ хязгааргүй орон зайд яаж тэлхийн гэхээр өгч. Тэр хайрыг өгөөл ахын хэрээр дараагийн хайрын орон зай нэгдээд хайрын урсгалууд орж ирээл байна. Энэ өөрөө тэлэлт. Тий энэ уус орчлон хорвоо ертөнц дээр ерөөс ганц хууль үйлчлээд шүү дээ өгжиж авдаг. Тий ерөөсөө л хайрыг өгдөг гэдэг энэ хууль л байна ш. Тий. Өхийн ирээд угаасаа хүссэн хүсээгүй нэгсэн нэхээгүй орж ирж шаардлагагүй зүгээр цаанаас орж ирж идэг. Аха. Тэгээ ерөөсөө одоо ганц л юм биш үү? Зүрх сэтгэлээ сонс. Зөнгөө даг зүрх сэтгэлээ сонс. Чин үнэнч зүрх сэтгэлээ сонс. Түүнийхээ дагуу тий зоригтой эрт зориг гаргах. Шийдэмгий байх шийдвэрээ гаргах, шийдвэрэл гарга. Шийдвэр гарлаа л бол бүх юм түүний дагуу урсах болно. Тий ерөөсөө яг өөртөөхөө ингээд эргээд туршлага юм харахаар ерөөсөө хамгийн гол юм ерөөсөө шийдвэр гаргах байхгүй. Гаргах байгаад идэх тий. Шийдвэр гаргачаар бол яг туулал бол юу бол үйлдэл бол явцдаг байхгүй. Цаанаасаа нэг шийдвэр гаргалаа нэг ганц алхаж нэг алхахад хоёр талах нь бол хийгдээл явцдаг. Тий. Тэгээ энэ бас нэг зүйл хэлэхэд тий. Яг энэ чадрыг гаргаад тахад бидний одоо нөө жижиг бие том бие гэдэг ямар ч ялгаа байхгүй болоод нэг ганцхан тийм үнэмлэхүй биетэй болгоно шүү дээ. Тэгээд тэр үнэмлэхүй бие чинь өөрөө бидний энэ махан биеийн дотор өөрөө сууж орж ирдэг. Тэр бүх чадвар чадамжууд бүх юм. Тэгээ одоо ямар ч те махан бие те том бие жижиг бие гэдэг ийм олон ялгамжууд бүгд байлаад энэ бүх юм чинь зөвхөн нэг цул болоод зүгээр байж ах та те одоо энэ чадварыг эзэмшээд ингээд нэг цул болчингууд зүгээр хүмүүсийн гүний айдас гүний шалтгааныг зүгээр хараад шууд хэлнэ. Ядгур тэр гүний гүн рүү нэг юм цул алцсан учраас шууд ордог. Ийм хүмүүсийн эргэн тойронд байгаа хүмүүстэй багийн төрөл авалтанда хизээч ухаарахгүй тэр өрнөлхөй том ухаарлыг авснаар эдгээр хүмүүсийн маань сүнс ч гэсэн тийм дагаас ирчдэг. Дагаад сэргдэг. Зүгээр л өөрөө байж ахтаа л одоо бусдад асар их том учир нөлөөлдөг. Аавраа нь бүр айгүй том болчдөг. Тийм. Тэр аавраа дотор бусад жижиг аавраатай гууд багтхан гэрээр тэд нар бүгд зүгшрэн. Ерөөсөө л ингээл ийм давлгаа үүсчихэд шүү дээ тий. Тэгэл одоо нэг хүн сэрсний ард нилээд юм давхар сэрж идэг. Давлгааж идэг. Угаасаа энэ чинь халдвартаа ш энерги чи угаасаа л нэг халдвартаа шүү дээ тий. Энерги хуйлч угаасаа. Бид нар доод давтамжинд бие биендээ нөлөөлөд бүгдээрээ доод давтамжинд живэх тийм давлгааг үүсгэсэн байсан бол одоо хэдэн хүн л ийм одоо дотоод очихгүй бод том биегээр очдог болж ихснээрээ л зүгээр энэ давлгаа чинь цаашаа халдварлаж байгаа.
За тэгээд өнөөдрийн ярих сэдэв болохоор ерөөсөө шийдэмгүй бай. Шийдвэрээ гаргаа, зоригтой бай. Зүрх сэтгэлээ даг тий. Зүрх сэтгэлээ даг. Тэр нэг амьдралын нэг хөвшмөл нэг нэг тийм залхуутаа нэг тойргоосоо гарахын тулд ерөөсөө зоригтой шийдвэртэй байх юм. Байхад л гарах нь шүү дээ. Тэгээ яг ийм шийдвэрээ гаргаад эндээ очиход тарих угаасаа одоо нөгөө төрөнгөлж орж ирэхэд болоод зүгээр байраа тавьж өгөөд зөв үйлчлэх төвшөнд орж ирдэг болчихдог байхгүй. Тийм. Нөө яг нөө арган тал руу удирдлага булаацлах байл. Удирдлага булаацгаа болоод зөвхөн арган тал руу энэ тарих зөв нэг хөрвүүлж өгдөг үйлчлэгч болчихно шүү дээ. Үйлчлэгч болчихж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бидний зүгээс яг энэ сэрэлтийн мэдрэмжийг ерөөхдөө аваад утга учир нь ойлгочлаа шүү дээ. Тэгвэл аль болох олон хүний л сэрэмэр байгаа. Тэгж байгаа тий. Тийм. Одоо бид нар одоо түрүү хэлсэн шүү дээ. Урдныхаа подкастн дээр хэлсэн шүү дээ. Бидний монголчуудын 90% ирсэн. Тэр нь бол зөвхөн бидний одоо нэг урдны тэр монголчуудын 90% ирсэн гэдэг нууц нь болохоор ердөөсөө л энэ том бие дээрээ байснаар бидний дэлхийг нийтгэж эзэлж чадсан байна. Тэхийн тулд одоо монголчуудаа улам их түгэж өгмөр нь улам их монголчуудаа сэрэмээр нь тий. Бид нар сэрснээр бид нар нэгддэг. Нэгдэхээрээ бид нар мэдээж дэлхийд нөлөөлдөг. Тэхийн тулд та бүгд маань бидний энэ пэйж Facebook хуудас болон энэ YouTube сувгийн маань цааш найлуулахаар олон хүмүүст түгээж өгөөрэй гэж хүсэж байна. Чин сэтгэлийн дуудлагаараа тэг жинхэнэ одоо Монголын төлөө тэг хүн болго өөр чадлаар тэмцээ хий тэ. Тэгвэл одоо бид хоёрын зүгээс бол зүгээр л монголчуудаа яг энэ зөв зам руу том биеэр нь л оруулах байх шүү дээ. Тэгэхээр энэ үйл ажиллагааг минь та хэд маань бүр зүрх сэтгэлээсээ дэмжиж цааш нь бүр сайн түгээгээд өгөөрэй. Тэг бид нар ч гэсэн тэ аль болох та бүхэндээ өөрийн чаддаг хэмжээгээр одоо нөлөөлөх гэж өгөх гэж тэ хайраад өгөх гэж хичээх болно. Тийм мэдсэн сурсан чадсан одоо юу гэдэг тэ орж ирж байгаа мэдээлэл болгоно өдөр болгон алхасгүйгээр энэ подкаста хийх хичээе тэ. Тийм. За ингэж дуусгах уу. За баяртай. За баяртай.